өгөх гэлээ. За анхаарах нэг асуудал, за зайлшгүй тусгах хоёр саналыг бас онцолж хэлье. За ялангуяа хурдтай хөгжлийн төлөөх засгийн газраас хурдтай байхыг шаардж байна. Бүчсэн хөгжлийн тухай бид бүхэн яриад нэлээдгүй хугацаа бас одоо өнгөрсөн. 2024 оны улсын төсвүүд 2024 онд багтаад бид бүхэн бүс болгон дээр 10 орчим тэрбум төгрөгөөр тэргүүлэх чиглэлүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бүр одоо тодорхой ийм одоо заалтуудыг тусгаж өгсөн. Өнөөдөр 2025 оны 6 сар руугаа бид хүн орох гэж байна. Тэзүүнүүд зарлагдаагүй байна. Техник эдийн засгийн үндэслэл зарлагдчихэж тухайн бүс нутаг дээр тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд эдийн засгийн тооцоо судалгаатайгаар аль цэг дээр арьс ширний үйлдвэр, аж үйлдвэрийн паркууд нь байгуулагдах юм бэ? Аль цэгийг одоо аль бүсийг ямар байдлаар хөгжүүлэх юм бэ гэдэг бид нар орой лоозон биш тодорхой одоо төлөвлөгөөтэй болох гэдэг. Тэгээ энэ байдал уул нь өмнөх ондоо зарлагдаад өдийд эхний тэзүүнүүд нь бэлэн болоод тодорхой дэд үз төсвийн асуудлуудыг бид нар 2026 оны төсөвт суулгаад ингээ бүсийн хэмжээний бүтээн байгуулалт гэдэг бол 2-3 жилийг зарцуулах томоохон бүтээн байгуулалтууд гэж ойлгоод байгаа. Тэгээ энэ асуудал 2028 оноос өмнө бас үр дүнгөө өгөөд ингээд бас явах ийм цаг хугацааны одоо хуваартай бол байсан. Тэгэхээр бид нар тэзүүгээ зарлж чадахгүй жил одоо алдаж байгаа энэ байдалтай бол цаашдаа бас анхаарах хэрэгтэй байна. Хурдтай хөгжлийн төлөөх засгийн газраас энэ мэд одоо хурдыг бас одоо шаардж байгаамаа. Энийг бол цаашдаа бид анхаарах хэрэгтэй. Зайлшгүй хөгжлийн төлөвлөгөөнд тусах ёстой хоёр асуудлыг би түрүүн тодруулсан, би дахиад нэмээд хэлье. Залуучууд руугаа чиглэсэн энэ ажил асуудлуудыг бид нэр ингээд тойроод яваад амиргүй байна. Шинэ үеийн залуучуудын хүлээлт олон зүйлүүд маш ухаалгаар бас одоо удаа бид хүнд бас хандж байгаа энэ байдлуудыг их сайхан улс ууртайгаар одоо хүлээж аваад тодорхой асуудлуудыг одоо шийдэх нэг хоёроор нь эрэмблэх энэ ажлуудыг бид нэр ингэж тойруулаад ерөнхий агуулгаараа бол бид бүхэн оруулсан байгаа гэдэг байдлаар ингээ хандлаггүйгээр яг тодорхой энэ залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг тусгаж явмаар байгаамаа. Тэгэхээр энэ саналуудыг одоо нэмэлтээр оруулах чиглэлээр дараагийн хилцүүлгүүд дээр бас гол анхаарал хандуулаасай гэсэн ийм саналтай байна. Гадагшаа явж сурдаг биш, гадны боловсролыг Монголдо эзэмшдэг болохыг залуучууд хүсэж байна. 100 залууг бид нар гадагшаа сургадаг байсан энэ бодлогоо дотооддоо дэлхийн хэмжээний одоо багш болсон хүчнийг авчирч мянган залуучуудыг бэлдэх чиглэл рүү анхаарлаа хандуулдаг болох хэрэгцээтэй байна. Энэ чиглэлээр маш тодорхой төсвийн энэ одоо хөрөнгө оруулалтуудыг оруулж энэ урсгалыг дотооддоо авч үлдэх дэлхийн хэмжээний боловсрол эзэмших боломжийг бид бүхэн цаашдаа хизээ яг тусгаж ингэж оруулах вэ? Гадны ажил хүчин болж өдөр тутам одоо гадагшаа явах хүсэл эрмэлзэлтэй болоод байгаа энэ залуучуудынхаа энэ урсгалыг зогсоох тал дээр бид нэр одоо яг тодорхой стартап энэ компаниудыг дэмжих чиглэлийн ажлууд дээр бид нэр яах ёстой вэ? Ипотекийн энэ хөтөлбөртэй адилхан төрөөсөө орон сууцны энэ хөтөлбөрүүдийг 100% залуучууд руугаа яг чиглүүлж ажиллах чиглэл дээр бид нэр тодорхой одоо бас агц дэвшлиг гаргамаар байна. Дахиад зайлшгүй тусах ёстой асуудал бол энэ шинэ оршин хөдөлгөөн байгаа шүү. Өнөөдөр нэг үг үсэг байхгүй орж ирж байгаад бол үнэхээр харамсалтай байна. Жилийн өмнө бид нар хамгийн их ярьсан асуудал 7-8 мянгаараа байгуулагдсан энэ хоршоодуудыг бид нар 2026 онд сурах хэрэгтэй байна, дэмжих хэрэгтэй байна. Тодорхой түвшинд дараагийн шатны ийм хоршоодууд болгон хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлийн асуудлуудыг за гончид орж уян шиг асуултсан.